皆さんこんにちは。モンゴルからの移民です。モンゴルでは暑い日々が続いていますが、皆さんいかがお過ごしですか？さて今回の番組ではヨガインストラクターのモンゴル人女性をご紹介したいと思います。どうぞご覧ください。ヨガインストラクターのおゆなさんは現在59歳。若い頃は体操競技の選手として活躍をし、2015年からヨガインストラクターとして活動を始め、現在もロータスヨガスタジオでヨガを教えています。それではヨガインストラクターのおゆなさんをご紹介したいと思います。おゆなさんはなぜヨガインストラクターになろうと思いましたか？ヨガに出会ったきっかけは何ですか？3хүүхэд гаргаад 10 жил гэртээ хүүхдүүдээ өсгөө суусан. Ингээд 10 жил гэртээ суусан чинь бүр ингээд нэг юм хийхгүй болохгүй. Ингээд бүр бие маань нэхэд за би өөрөө тамирчин байсан. Гимнастикийн спортын гимнастикийн тамирчин байсан болохоор ерөөсөө л хөдөлгөөнтэй юмыг сонирхсан. Тэгээ хамгийн гол нь гэртээ маш стресстэй юм байсан учраас стрессээс яаж ангижрах вэ гэхээр хамгийн түрүүнд йог. Йогыг бол хүн санал болгосон. Ерөөсөө л чи йог хичээл гэдэг ингээд йогтой холбогдсон төвхтэй. Тэгэхээр йог гэдэг маань хүний хамгийн гол нь сэтгэлтэй ажилдаг, сэтгэлээ амар тайван байлгахын тулд йогоор хичээлдэг юм байна гэдгийг одоо багшилсан хойноо маш сайн мэдэрсэн. Тэгээд йог гэдэг юм бол тэр үед манай Монгол оронд дөнгөж хөгжиж эхэлчихсэн болохоор маш сонирхоод ингээд йогоор хичээллэж эхлээ хичээлэггүйгээр шууд нөгөө гимнастикч байсан учраас манай багш маань намайг шууд хүлээж авсан. Та бол ерөөсөө л бэлэн хүн байна тийм ээ. Ингээд йогийн багш болсон.おゆなさんにとってヨガの魅力は何ですか？ヨガに出会ってから人生はどのふうに変わりましたか？Бидний сэтгэл бол бидэрт баригддаггүй. Байнгын өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр сэтгэлээд амар тайван байлгаж амьдралдаа стрессгүй байхын тулд йог бол хүн болгонд хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол йогоор хичээлснээр бол миний амьдралд бол маш их өөрчлөлт гарсан. Өөрөөсөө эхэлнэ. Бүх юмыг өөрөөсөө эхлээд өөрөө сайхан амгалан тайван болохоор гэрийнхэнтэйгээ харьцаа маань тийм ээ хань ижил маань өр хүмүүс маань хүртэл яг намайг дагаад ийм ямар нэгэн асуудал тийм ээ их юм тайван тогтун одоо тийм болж ирсэн. Тэгээд хамгийн гол юм бол эрүүл мэнд. Йогоор хичээлснээр бид нар эрүүлжих ёстой. Нэгдүгээр зорилго нь эрүүлжих ёстой. Эмгүүгээр эмчилнэ. Йог бол ерөөсөө л эмгүүгээр өөрийгөө эмчлэх ганц арга бол одоо йог байгаа. モンゴルでは年々そのヨガ愛好者が増えているわけなんですけれども、もうすぐモンゴルでヨガフェスティバルが開催されます。先生はヨガフェスティバルに参加する予定ですか？ За миний хувьд энэ жил Монголын йогийн албанаас зохион байгуулдаг Монголын йогчдын фестивалийн 5 дугаар фестивал болох гэж байна. За энэ фестивал би Pilates йог гэдэг төрлөөр хичээл заах гэж байгаа. モンゴルでは年に一度ヨガを愛する人々が集う特別なイベント、ヨガフェスティバルが開催されています。ウランバートル市の中心で2日間にわたり行われるこのフェスティバルは、健康的なライフスタイルを広め、ヨガの正しい知識と深い実践を体験できる場として、ヨガを愛する人々の間で年々注目が高まっています。それではモンゴルヨガ愛好者協会の会長のトールさんです。まずはこちらモンゴルで毎年開催されているヨガフェスティバルについて教えてください。Жил бүр Монголынхаа йогчид, йог сонирхогчид, за тэгээд мэргэжлийн бас одоо йогийн багш нартай зориулаад ер нь дэлхийн стандарттай дэлхийн йогыг бас ойртуулах, дотоод одоо мэргэжлийн одоо багш нарыг танилцуулах,
За хичээлийг бол нөгөө үр дүнтэй за одоо бага шатнаас нь ахуулаад одоо агсан шат хүртэл нь одоо танилцуулах зорилготойгоор фестивалыг явуулдаг. ヨガフェスティバルは今年5年目ということなんですけれども、今年のヨガフェスティバルの特徴は何ですか？ Ер нь жилээс жилд Монголын йогийн одоо хичээллэгчдийн тоо нэмэгдэж байна. За дээрэс нь одоо мэдээж мэрэгжлийн түвшинд очиж байгаа. Одоо өнгөрсөн жилээс эхлээд зохион байгуулагчдаа олон улс руугаа нэлээд чиглэсэн байдлаар олон улсын багш нарыг оролцуулсан маягаар хийжсэн болвол за энэ жил одоо гаднаас ирж байгаа багш нарын тоо нэмэгдсэн. Жишээлбэл Америк, Вьетнам багш, за мөн энэтхэгээс одоо 2 багш манаас хүрэлцэн ирж хичээл зааж байгаа. Тэргээр бас онцлогтой байна. さて今は土曜日の朝の7時です。外の気温は13度です。なんとヨガフェスティバルの最初のプログラムは、声の中で皆さんが太陽の礼拝をするということです。太陽の礼拝というのはヨガの基本的な一連のポーズですね。やっぱりこのように声の中でヨガをするというのはモンゴルでは夏にしかできない体験です。なので私も体験してみたいと思います。朝の澄んだ空気の中でヨガをするのは楽しみですね。太陽礼拝が終わると参加者たちは室内へと移動し、興味のあるヨガクラスに参加します。会場ではさまざまな講座が用意されており、国内の有名なインストラクターたちが直接指導に当たります。近年では記念イベントとして海外から講師を招くなど国際的なフェスティバルへと発展しているのです。プログラムは健康的なライフスタイルに関する講演から始め、瞑想、呼吸法、そしてさまざまな種類のヨガが紹介されていきます。今回おゆなさんはピラティスヨガのクラスを担当。За пилатес нь бол одоо орчууд хамгийн нөгөө сайн хөгжиж байгаа хүмүүс аяга маш их сонирхож байгаа төрөл байгаа. За пилатес нь бол одоо өнөөдрийн миний орсон хичээл бол мат пилатес гэдэг нь дөрвөн мөчнийхээ тусламжтайгаар өөрхөн их биеийн цөм булчин бол чангалж өгдөг. Ийм онцлогтой. Нэг барилаа хагслан амьсгалаараа 10 9 8 7 хотоохгүй шүү 5 амьсгалаа гарга авна гаргана өвшөө 1 2 3 4 5 6 7 8 долоовор хурууга чигээр нь барилуулад гараа хар гар мөрний хэмжээтэй амьсгал аваа хөвлөгийн агшаа гарга аваад гаргана өвцгөө өрг нуруугаа сунгаад үсгээ булгараа. За дөрвөл дээрээс л одоо 5 дог бол ерөөсөө л гар хөдлөхгүй. За 100 хөл өргөлөө. 100 хөл өргөрөө. Хөвлөгийн агшаараа. Гараар илээрээ. За яг ташууныхаа аралдаа шүү. Баруун ташууны аралдаа. Энэ хөлийнхаа арын булчин сайхан илээд судлаадаг. Сүлийн амьсгал аваад барилаа. За гар өргөрөө. Алгаа өдөөс нь наруулаад. За давскатат одоо барьж байхдаа яг давскататаа дахар сүлгийнхаа үзүүрийг сунг. Шилбэнийхаа булчин руу. Тэгээд хоёр хөлийнхаа уулыг мэдрээд гуяа дотгошин ажиллавал 5 4 амьсгалаараа 3 2 1 зөөцөн буулаа. Зүгээр өөрийгөө хэмжээ булчинд чангарсан үед альсан шатны поз руу зүгээр гоё мэдрэмжээр оржуултаа. За цаанаа хачиж шүү. Хамгийн гол нь хөвлөгийн агшаагаараа бид нар сая хөвлийн дасгал зөндөө хийсэн. Коро чангалсан сайн байна. Мөрөө түлхээрээ.
За мөрнүүдэд дэшөө түлхээ шүү. ヨガフェスティバルはこちらのブルースカイホテルの3階にですね、3つのホールに分かれて、皆さんが好きな、ヨガクラスに参加しています。どこのクラスに入ってもですね、すごく人がいっぱいです。それではこちらのヨガフェスティバルに来た、皆さんの感想を聞いてみたいと思います。 Би Аранга аймгаас йогийн дөрвөн шавтайгаа хамт ирсэн. Тэгээд йогын фестивальд оролцоод сэтгэл маш өндөр их сайхан байна. Йог хийх сайхан тал нь эрүүл чинь оюун санаа бие балдар үнэхээр гоё сайхан болдог. Бас хөшөлтийг үл зогсоодог. Бодис солилцоо маш гоё итгэждэг болохоор хүний сэтгэл санаа тайван, бодол оюун санаа төвлөрөлтөө мартах байдлыг л юм мартдаг. Мартах юм бол байхгүй. За би 2019 оноос хойш йогоор хичээлж байгаа. Одоо 7-8 дахь жилээ хичээлж байна. Йогоос хамгийн гоё мэдэрдэг зүйл нь эрүүл болж байгаагаа мэдэрдэг. Эрүүлж байгаа, тайвширж байгаагаа мэдэрдэг. Тэгээ маш гоё тайвшир, амар амгалан мэдэрдэг учраас би йог тайртай байдаг. За энэ жилийн йогийн фестивал маань маш олон гадаадаас багш нар ирсэн байна. Тэгээ тэр болгон маш сонирхолтой залуу багш нар ирсэн байна. Гоё хичээд おゆなさんがヨガインストラクターとしてやりがいを感じるところは何ですか。どんな時にヨガインストラクターになってよかったと思いますか。 Нэгдүгээр талд маш гоё өглөө болгон эрт тусдаг. Тийм амьдралынхаа зөв дэглэмийг бол баримталж явдахдаа маш баяртай байдаг. За амьдралын зөв дэглэмийг барьснараа одоо хүн нэгдүгээр эрүүлж юм тийм ээ. За энүүгээр тэгээд маш гоё одоо йогоор хичээлдэг хүмүүс дотроосоо гэрэлтдэг гэдэг. Йогийн багшаар 10 жил багшлах хугацаанд шавнырынхаа өөрчлөгдөж байгааг хараад тэндээс маш их урам авдаг. За хамгийн одоо 10 жил бараг 10 жил над дээр явж байгаа шав маань байна. Тэ энэ хүмүүс маань л өнөөдөр багштай надад бас талархтай. Багшаа таныхаа одоо ийм гоё йогийн хүчээр ингээд өвдөхгүй эрүүл сарвал амьдарч байна. Танд талархдаг шүү гэдэг маш их одоо талархлын үг хэлдэг. Энд нь би бол маш их урамшиж тий ажлаа эрч хүчтэй хийж явдаг. おゆなさんのこれからの目標、夢は何ですか。 За миний цаашдын зорилго мөрөөдөл бол насан туршдаа йогоор хичээлнэ. За хүн насан туршдаа суралцах йогд сурах нь маш их юм байгаа. Цаашдаа бол өөрийнхөө ур чадварыг сайжруулад улам одоо олон улсын гадаадын мундаг мастер багш нарын хичээл сууж үзэх шөө энэтхэг улсад бол очиж төвшингээ ахиулах ийм зорилготой байгаа. 今回の番組ではヨガインストラクターのおゆなさんをご紹介しました。いかがでしたか。皆さん番組についてご意見ご感想があればこちらの宛先までメールを寄せください。それでは次回の番組までさよなら。